Рондел хуунд буюу англиар roundabout dog гэдэг нь Шведийн гудамжны урлаг хамтын соёлын нэг сонирхолтой үзэгдэл юм а. Бүтээгч бас сүйтгэгч нь тодорхойгүй гэдгээр ихээхэн онцлогтой 2006 оны намар анх Линшопен хот буюу Ойстрготланд мужид Стене Опиц гэдэг хүн бетоноор нохооны баримл хийж циркулахан тува гэж нэрлсэн байна. За төдөлгүй уг баримлыг хэн нэгэн балбаж эвдсэн бөгөөд засвар хийж болгоч нохоог өөр нэг хүн модоор хийж замын тойрог буюу roundabout дотор тавьсан байна. За энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж бусад газруудад тархаж эхэлжээ. Ихэвчлэн мод, хуунцар, даав, металл, бетон зэрэг гарын доорх түгээмэл материал ашиглан гараар хийдэг ба бүтээлүүдийг голдуу тойрог замын уулзвар дотор трафик сланд дээр тавьдгаараа онцлогтой юм байна. За магадгүй та жолооны ард явахдаа ийм төрлийн нохоо харж байсан бах. Нийтийн дунд үүнийг замын урлаг, гудамжны урлаг, ардын урлаг гэх мэт олон янзаар нэрлэх болсон ба нэг бөгөөд нэжгээд хүмүүсийн санаа хөдөлмөрөөр бүтдэг. За хууль журамд энэ үзэгдлийг харшлах зүйлгүй гэсэн ч зарим замын хөдөлгөөний холбогдлолтой байгууллагууд тэдгээр нохоонууд нь жолоочийн анхаарлыг сарниулах, улмаар осол аваар гаргах шалтгаан болж магадгүй гэдэг. За эцэст нь албан ёсоор пилотед буюу хууль зөрчөөгүй гэж хэсэг хугацааны дараа эцэслэн шийдсэн байна. За эдүүгээ хаа сайгүй тархаж Кировнагийн хойд хэсгээс Стадийн өмнөд хүртэл хотуудаар замын тойргуудад голдуу байрлуулсан байна.